Та нар ийм шиг хиймээр байвал хамгийн түрүүнд скрин рекордер нэг тат. Дараад нь энэ бол та нарын мэдэх бах. Энэ Яваад яваач. бах. Энэ бол та нар энэ Minecraft ерхэд бол юу юм бэ? Ийм энержтэй Хааштай та ингээд шим шим нах. тэгтээ Биш. тангижгаа би. Үгүй. Хүй. Тэгээд харж байгаа. Хөөж минь. Замчсан да. Юу орж ийн. Таки. Айморчсэн Melon Sandbox гэх нэртэй тоглоом. Орж ийн. Ачаашгүй. Ханаа яаж ийм их мод Melon Sandbox төр оруулах юм бэ гэж бодож байна. Юуртайгаа. Яаж ийм их мод оруулах вэ гэвэл хамгийн түрүүнд ап бүрий орно. Тэгээ play mode гэж байна. Play mode-од татаад одоо ороод Melon Sandbox гэж байна. Тэгээд ороод нөгөө нэг Melon Sandbox-оо тал болоо. Тэгээд энэ юм ч юм уу. Энэ happy mode-ыг би яаж татсан нь? Энэ happy mode-ыг яаж татснаас санахгүй байна. Уучлаарай. Дараагийн имжлэг дээр. Энийг happy mode-оор татсан. Энэ жинхэнэ чимэг болгосон байна надаа. Энэ бол энэ болохоор энэ тоглоомны энэ модны учир нь болохоор хязгааргүй мөнгөтэй. Энэ Minecraft beta happy mode татсан. Гэхдээ хаг оруулаагүй. Энэ бол хакийн оруулаагүй. Энэ хак байгаа. Хэрхэн дельта хак ашиглахыг дараагийн бичлэгүүдээр зааж үзье юм байна. Тэгээд бас энэ гүрс Roblox болно. Хүмүүсээ. Яшрлын дүүгээ. Чимээг болоо. Та нар PUBG Mobile-ийг энэ минийхэн энэ саяны хоёр энэ ч юм уу эсвэл happy mode-оор ч юмаагүй ингээд оруулаад хаг байсан юм. Хаг оруулж удаж үзээ. Энийг татаар манайх тэгэхгүй болохгүй шүү. Энэ голны. Энийг устгаад. Тэгээд та нар танараа Google-с юмаа татсан бол хамгийн түрүүнд файл руу my files чимэг бол за ямар ч сан энэ дүүрх гэдэг л юмнуудаа устгах хэрэгтэй. Тэгээд image энэ аудио зөвхөн апп install files чэн. Энэ бол би ийм оруулсан. Там хэрхэн Delta Xcooter аппыг зааж өгөөзөө. Дараагийн бичлэгэн дээр зааж өгөх та нар хүлээгээр за. Тэгээд лайк, support харахаа мартаа.
Баярлаа. Уцанд баярлаа. Имжлэгт. Хатаж юм нахаа баяртай.